За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр 1 сарын 23-ны өдөр байна. Гэтлэл номны 28, 29, 30 дугаар бүлгийг уншихад бэлэн болсон байна. За хамтдаа 28 дугаар бүлгээс эхлээд уншийе. Аарон болон түүний хүү Надаб, Абиху, Элиязар, Итамар нарыг чи бусад израильчуудаас онцгойлон үзэж, миний ариун тушаалтны ажилд томилохоор дуудсгай. Ах Аарондоо чи сүртэй бөгөөд үзмжтэй сайхан ёслолын ариун хувцсыг тусгайлан захиалж хийлгэсгүй. Надаас сэтгэн бодох, урлан бүтээх, авьяас бэлэг авсан урчуудыг чи дуудан ирүүлээд Аароны хувцсыг захиалан хийлгэснийхээ дараа тэднийг миний ариун тушаалтнаар томилж болно. Тэдэнд хийх ёстой хувцс нь гэвэл цээжвч, ариун тушаалтны ёслолын ууж, өмсгөл, хатгамалт, чимэглэл бүхий цамц, тюрбан, малгай, бүс эдгээр нь болно. Үүнийг чи ах Аарондоо болон түүний хүүгүүдэд зориулан хийлгэх хэрэгтэй. Тэд энэхүү тусгай бөгөөд ариун өмсгөлийг өмсөөд миний албыг гүйцэтгэж байх ёстой. Миний ариун тушаалтнууд болно. Өмсгөлийг хийхдээ ариун, уран хатгамалчт нь алтан шаргал, хөх, нэл яган, час улаан, өнгийн ээрэмэл, ноосон утас болон дээд зэргийн чанар бүхий майланган нэхэмлийг хэрэглэх ёстой. Ариун тушаалтны ёслолын уужийг хийхдээ алтан шаргал, хөх, нэл яган, тод улаан, өнгийн ээрэмэл, ноосон утсаар дээд зэргийн майланган нэхмэлдэр хатгамал чимэглэлийг урлан ойно. Өмсгөлийн хоёр хэсэг нь мөрөөрөө нийлээд суран бүчээр холбогдсон байна. Тийм маягаар өмсгөлийг өмсөх боломжтой болно. Бүсийг мөн адил алтан шаргал болон хөх, нэл яган, тод улаан, өнгийн ээрмэл, ноосон утас болон дээд зэргийн чанар бүхий майланган нэхэмлэр урлан уяад ёслолын уужинд хадаж холбоно. Эрдэнийн судалт гартаам чулуу хоёрыг аваад дээр нь Израилийн үр садаас үүссэн 12 овгийн нэрсийг сэлэн бичсгүй. Ингэхдээ чулуу тус бүр дээр 6 хүний нэрийг төрсөн он дараалал нь сэлэн бичсгүй. Үүнийг чулуун тамга сэлдэг уран сэлбэрчнээр хийлгэх хэрэгтэй. Тиймээс бүх нэрсийг сэлээд тэр хоёр чулууг алтан нууханд шигтгэн ёслолын уужны мөрөн дээрх суртай холбон хадсгай. Энэ хоёр чулуу нь Израилийн үр садаас үүссэн 12 овгийг төлөөлсөн утгатай болно. Тиймээс Аарон нь мөнхийн эзэн миний өмнө ирээд зогсохдоо мөрөн дээрээ авч яваа Израилийн үр садаас үүссэн бүх овгийн нэрсийг надад сануулж байх юм. Шижир алтаар хийсэн хоёр нуухыг оосор мэт сүлдсэн шижир алтан гинжээр холбосгоо. Цээжвч нь миний хүсэл юу болохыг та нар мэдэн. Зөв шийдвэр гаргахтай ч холбоотой ёслолын хувцас болно. Тиймээс ёслолын ууж хийснийхээ адилаар алтан шаргал, хөхнөл яган, тод улаан, өнгийн ээрмэл, nooson утас болон дээд зэргийн чанар бүхий майланган нэхмэлээр ариун тушаалтанд зориулсан цээжвч хийхийг уран уйдолчдод даалгасгай. Энэ нь нэг зэрэт урт, нэг зэрэт өргөн давууг хоёр давхурлан хийсэн хувцас байх болно. Цээжвчэн дээр 4 игнээ эрдэнэсийн чулуунуудыг хадсгай. Нэг дэх игнээнд нь бадмаараг, молранар, хоёр дахь игнээнд нь маргад, номин, очир эрдэнэ, гурав дахь игнээнд нь шаргал, сиркон, гартаам, ягаан болор, дөрөв дэх игнээнд алтан бэндэрья, судалт гартаам, хас чулууг суулгасгай. Бүх эрдэнсийг алтан нууханд шигтгэн. Энэхүү 12 чулуу тус бүр дээр Израильчүүдийн өвөг Яаковын 12 хүүгийн нэрсийг чулуун тамга мэт сэлэн бичсгүй. Нэг чулуун дээр нэг л овгийн нэрийг сэлсэн байна. Цээжвчэн дээр шижир алтаар сүлжин хийсэн гинж хадсгай. Бас хөө 2 алтан цагираг хийгээд цээжвчний дээд 2 өнцөгт хадсгай. 2 алтан гинжийг 2 алтан цагирагтай холбож улмаар гинжний нөгөө 2 талыг ёслолын уужны ингэрт байгаа мөрний суран бүчинд хадсан алтан нуухтай
нийлүүлсгүй. Өмсгөлийг өмсөхөд цээжвжний дотор тал нь ёслолын уужны гадаад энгэрийг хучиж байна. Улмаар 2 алтан цагирга нэмж хийгээд ёслолын уужны хажууд цээжвчин доод өнцгийн дотор хадсгүй. Басхуу 2 алтан цагирга нэмж хийгээд ёслолын уужны энгэрийн бүсний оёдолд ойрхон мөрөн дээрх суран бүчний доох нь хадсгүй. Цээжвчийг өмсөхдөө энгэрийн доор байгаа 2 цагиргыг ёслолын уужны доорх 2 цагиргатай хөх өнгийн бүчээр холбоно. Тиймээс цээжвч нь ёслолын уужтай нэг үргэлж хувцас байх болно. Аарон цээжвч өмсөд сүмийн ариун газарт орж ирэхдээ зүрхэн талтай авч яваа тэр бүх нэрсийг мөнхийн эзэн надад байнга сануулж байхын тулд цээжвчэн дээр Израилийн үр садаас үүссэн 12 овгийн нэрсийг сийлсэн эрдэнийн чулуунуудыг хадсан байх ёстой. Энэхүү цээжвчин миний хүслийг та нар мэдж зөв шийдвэр гаргаж байхтай холбоотой юм. Аарон цээжвчийг өмсөд сүмийн ариун газарт орж ирэн мөнхийн эзэн надтай холбоо тогтоохдоо миний хүслийг зааж өгөх тэрхүү 2 шоог зүрхэндээ ойрхон байлгах ёстой. Тиймээс Үрим, Түмим нэртэй тэрхүү 2 шоог цээжвчнийхөө үрт байлгах юм. Аарон тэр 2 шоогоор Израилийн ард түмний төлөө гэсэн миний хүслийг танин мэдэх болно. Ёслолын уужны дотор өмсөх өмсгөлийг дан хөхөнгийн ноосоор хийхсгүй. Өмсгөлийн яг дунд нь хүний толгой багтах зайтай гаргасгүй. Тэр зах нь эрвэгээрээ урагдж болзошгүй учраас захыг тойруулан сүлжмэл утсаар захалсгүй. Өмсгөлийн хормойд хөх нэл ягаан тод улаан өнгийн ээрмэл ноосон утсаар анар жимсний хэлбэртэй чимэглэл хатгамалдсгүй. Тэгээд тэрхүү хатгамлын дундуур бяцхан алтан хонхнуудыг хадсгүй. Тиймээс өмсгөлийн хормоогоор хатгамалдсан анар жимснүүдийн хоорондоор алтан хонхнуудыг сөөжүүлэн хатна. Аарон миний албыг үүсдэхээр сүмд орж ирэхдээ тэрхүү өмсгөлийг заавал өмссөн байх ёстой. Аароныг сүмийн ариун газарт орж мөнхийн эзэн миний дэргэд ирэхэд нь болон дэндээс гарч явхад нь алтан хонхнууд чимээ гаргана. Тэр нь түүнийг миний гинтийн цохилтод өртөж өгөхөөс нь хамгаалах юм. Хавтгай шижир алтан дээр мөнхийн эзэнд өргөсөн туйлын ариун гэсэн үгийг тамга мэт сэлэн битсгүй. Үүнийг хөх өнгийн бүчээр холбон тюрбан малгайн урд хадсгүй. Аарон тэрхүү малгайг өмсөөд сүмийн албыг гүйцэтгэхэд тэр үгийг сийлсэн хавтгай алтан түүний духны харалтай байх болно. Тэгвэл Израильчууд надад өргөл өргөн Аарон түүнийг нь миний өмнө авчирч өргөх ёслолыг гүйцэтгэх үед тэд гим хийвэл нь Аарон үүнийг миний өмнө хариуцах ёстой боловч түүний духан дээрх алтан хавтан цийсэн үгийг харахтаа мөнхийн эзэн би тэрхүү өргөлийг нь буцаахгүй хүлээн авч байх болно. Хариун дээд тушаалтны цамц тюрбан малгай болон бүсийг дээд зэргийн чанар бүхий байланган нэхэмлэр хийсгүй. Бүсэнд нь чимэглэл хатгамалдсгүй. Аароны хүүгүүд миний албыг гүйцэтгэхдээ сүртэй бөгөөд үзэмжтэй сайхан харагдах ёстой учраас тэдэнд бас тусгаалan бүс болон малгай хийлгэсгүй. Тэр бүх хувцсыг хийлгэснийхээ дараа чи түүнийг ах Аарондоо болон түүний хүүгүүдэд өмсүүлж ёслолын тосоор мэлаагаад миний албан томилохдоо тэднийг тийхүү бүр үсэн минийх болгох бөгөөд тэд миний ариун тушаалтнууд болно. Тэдний биеийн бүсэлхийнээс доошох нүцгэн хэсгийг далдалахын тулд майланган нэхэмлэр дотоож хийлгэж өгсгүй. Дотоож өмнөд нь уртаашаа бүсэлхийнээс доош гуй хүрсэн байна. Тэд биеийнхээ доод хэсгийг миний нүднээс далдлаагүй гэсэн гэмээс болоод надаас үхлийн цохилт авахгүй тулд надтай уулзах асар сүмд орж миний дэргэд ирэхдээ мөн надад зориулсан ариун газарт орж ирэн миний албыг гүйцэтгэхээр өргөлийн ширээний хажууд ирэхдээ өмдийг байнга өмссөн байх ёстой. Энэ бүхнийг Аарон болон түүний үе удам үеийн үед дагаж мөрдөх хэрэгтэй. За үргэлжлүүлээд 29 дугаар бүлгийг уншийе.
Аарон болон түүний хүүгүүдийг минийх болгох ёслолыг гүйцэтгэсний дараа тэд миний сүмийн ариун тушаалтнууд болж миний өгсөн алба үүргийг гүйцэтгэж байх болно. Ёслолыг гүйцэтгэхдээ чи эхлээд өөсөөгөө нэг бухан бяруу, 2 хуц шилэн авсгай. Улаан буудаан дээд зэргийн гурилаар талах болгон 2 төрлийн бэн хийсвэ. Нэг бэнг тосонд зуураагүй гурилаар хийж жигнээд гаднаас нь тос дүрхсвэ. Харин нөгөө бэнг тосон зуурсан гурилаар хийгээд жигнэсвэ. Гэхдээ аль алинд нь хөрөнгө хийн эсгэж үл болно. Тэр бүгдийг сагсанд хийж улмаар надад өргөхөөр шилж авсан малын хамт өргөсгөө. Тэгэхдээ Аарон болон түүний хүүгүүдийг надтай уулзах асар сүмийн гаднах үүдэн дээр авчираад эхлээд усаар угаасгав. Тэр үед тусгаалan хийлгсэн хувцснууд нь бэлэн байх ёстой. Аарон цамц ёслолын уужин дотор өмсөхөл ёслолын ууж болон цээжвчийг өмсүүлсвэ. Тэгээд хатгамал чимэглэлтэй бүсийг түүнд бүстүүлсвэ. Дараа нь тюрба малгайг өмсүүлээд дээр нь надад өргөсөн ариун титмийг хадсвэ. Үүний дараа Мелалгын тос аваад түүнийг миний ажилд томилсныг нь батлахдаа тэрхүү тосыг толгойд нь цутхан мелаасвэ. Хүүгүүдэд нь бас тусгаалan хийлгсэн цамц болон малгай өмсүүлээд бүслүүлсвэ. Аарон болон түүний хүүгүүдийг чи тийхүү миний ажилд томилно. Түүнээс хойш тэдний үе удам нь үеийн үед миний сүмийн ариун тушаалтнууд болно. Дараа нь чи өнөөх бухан бярууг надтай уулзах асар сүмийн өмнө авчирхад Аарон болон түүний хүүгүүд бухан бярууны толгой дээр гараа тавь. Тэгээд асар сүмийн үүдэн дээр мөнхийн эзэн миний өмнө тэрхүү бухан бярууг нядалсгав. Дараа нь бухан бярууны цуснаас аваад өргөлийн ширээний 4 өнцөг дээрх шовгруудад гараараа түрхэн үлдсэнийг нь өргөлийн ширээний ёроолоор асгасгав. Үүний дараа бухан бярууны дотор эрхтнүүдээс өөхтэй эсгийг нь авч элэгний дайвар 2 бөөрийг нь өөхтэй нь хамт аваад өргөлийн ширээн дээр тавин шатаасгав. Харин тэрхүү бухан бярууны мах арис болов. Үлдсэн бүх дотор эрхтнүүдийг хот айлаас гадагш гарган шатаана. Энэ бол хүний гмийг цагаатгах өргөл болов. Дараа нь 2 хуцын нэгийг авчираад Аарон болон түүний хүүгүүд хуцын толгой дээр гараа тавина. Тэрхүү хуцыг нядалж бүх цусыг нь аваад өргөлийн ширээний тал бүр рүү цацсгав. Тэгээд махыг нь эвдэж салгаад дотор эрхтэн болон хөлүүдийг нь угаа цэвэрлэн толгой шир бүгдийг өргөлийн ширээн дээр тавин шатаавал энэ нь мөнхийн эзэн зориулсан шатаах өргөл болох бөгөөд тийхүү гал дээр өргөл өргөхөд тэрхүү үнэр нь түүний уур хилэнг тайвшруулах болно. Дараа нь нөгөө хуцыг авчирч Аарон болон түүний хүүгүүд толгой дээр нь гараа тавина. Тэрхүү хуцыг нэдлэн цуснаас нь аваад Аарон болон түүний хүүгүүдийн баруун чихний омог болон баруун гар хөлийн эрхий хуруун дээрх түрхээд үлдсэн бүх цусыг өргөлийн ширээний тал бүр рүү цацгав. Тэгээд өргөлийн ширээн дээр байгаа цуснаас авч ёслолын тосны хамт холиод Аарон болон түүний хүүгүүдийн өмссөн хувцас руу цацна. Тийхүү чи зөвхөн Аарон болон түүний хүүгүүдийг минийх болгоо зогсохгүй. Тэдний хувцсыг ч бас минийх болгоно. Тэр хуцын махнаас бүх өөгийг нь ууцтай нь хамт салган авч дотор эрхтнүүдийн бүх өөх элэгний дайвар болон 2 бөөрийг нь өөхтөө аваад бас баруун гоёыг нь салган авна. Тийхүү тэр хуцыг надад өргөхөд сүмийн ариун тушаалтнууд нь минийх болсноороо эрх мэдэлтэй болно. Надад өргөхөөр бэлтгэсэн эсгээгүй талах болон бэн хийсэн сагснаас талах гаднаас нь тос өргөсөн бэн болон тостой зурч чигэнсэн бэнгээс тос бүр нэг нэгийг авсгав. Тэгээд мах, талах, бэн бүгдийг Аарон болон түүний хүүгүүдийн гар дээр тавьсгав. Тэд мөнхийн эзэн миний өмнө эдгээрийг өргөн байна. Дараа нь чи тэднээс тэр бүгдийг буцааж аваад өргөлийн ширээн дээр тавьсан эхний хуцын махан дээр тавин тэр махны хамт надад өргөн шатааж мөнхийн эзний уур хилэнг тайвшруулсан үнэрийг үнэртүүлсгэй. Тэр бол мөнхийн эзэнд зориулан гал дээр өргөсөн өргөлөн болно. Дараагийн хуцыг надад өргөх нь ариун тушаалтнуудыг минийх болгосон утгатай юм. Чи өөрөө мөнхийн эзэн миний өмнө зогсоод уг хуцын өвчийг гардан барьж өргөсгөө.
Дараа нь өвчүүг өөрөө идэж болно. Хожим Аарон болон түүний удмууд сүмийн ариун тушаалтнаар томилогдож 2 дахь хуцыг надад өргөх бүрдээ хуцын гардан барьсан өвчүү болон өргөн барьсан баруун гуйг өөртөө авч байх эрхтэй болно. Тиймээс Аарон болон түүний үр сад үеийн үед сүмийн алба гүйцэтгэхдээ Израильчуудаас өөрсдийн энэ хувийг заавал авч байх юм. Энэ нь мөнхийн эзэнд өргөсөн эвийн өргөлөөсөө ариун тушаалтанд өгч байх ёстой. Израильчуудын хувь болно. Энэ нь бас мөнхийн эзэнд өргөж байгаа утга юм аа. Аароныг нас барахад ёслолын хувцас нь түүний үр садад шилжинэ. Учир нь гэвэл тэрхүү хувцсыг өмсгөөд дараачийн хүнийг сүмийн албанд томилон толгой дээр нь ёслолын тос тутгаж милаах хэрэгтэй болно. Аароны удмаас хэн нэг нь ариун дээд тушаалтан болж надтай уулзах сүмд ороод ариун газарт ёслол үлдэх бүтэн 7 хоногийнхаа туршид тэрхүү хувцсыг өмсч байх ёстой. Аарон болон түүний хүүгүүдэд ариун тушаалтнаар томилогдохдоо өргөлд өргөсөн 2 дахь хуцын үлдсэн махыг аваад миний ариун сүмийн хашаан дотор чанж надтай уулзах асар сүмийн үүдэн зогсож байгаад сагстаа талах бэнгийн хамт тэр махыг идэх ёстой. Аарон болон түүний хүүгүүдийг сүмийн албанд томилон минийх болгохдоо тэднийг миний таалалд нийцгүүц болгосон байх хэрэгтэй. Тэрхүү ёслолыг хийсний дараа тэд үлдсэн хоолыг нь иднэ. Харин тэр бүх хоол нь тэнгид ариун босдон тооцогдох учраас өөр хэн нэгэн хүн түүнээс амсаж үлбэл. Хэрв тэрхүү ёслол хэрэгэлсэн мах талах бэнг дараагийн өглөө болтол идэж дуусгаагүй бол үлдэснийг нь бүр мөсөн шатаацгав. Эдгээр нь надад өргөөд нэгэнт ариун болсон хоол учраас түүнээс хэн нэгэн хүн амсаж өглөөлнө. Аарон болон түүний хүүгүүдийг сүмийн албанд томилохдоо чи миний тушаасан бүхнийг гүйцэтгэсгүй. Энэ ажил 7 хоногийн турш явагдана. Энэхүү хугацаанд тэднийг миний таалалд нийцгүүц болгохын тулд өдөр бүр нэг бухан бярууг гмийн өргөлд өргөж багтав. Өргөлийн ширээг бас минийх болгохын тулд гмийн өргөл өргөж ширээг миний таалалд нийцгүүц болгоод тэрхүү ширээнд ёслолын тос түрхэж багтав. Өргөлийн ширээг гмээс ариутгах ёслолыг 7 хоногийн турш хийж тийхүү миний таалалд нийцгүүц болгосноор уг ширээнд туйлын ариун зүйл болсонд тооцогдно. Хэрвээ ямар нэгэн хүн тэр ширээнд хүрвэл бас минийх болж туйлын ариун болсонд тооцогдно. Өргөлийн ширээн дээр өргөж байх ёстой зүйлүүд гэвэл дараах болно. Үүнд үеийн үед өдөр бүр нэг настай 2 эр төлөг өргөж багтав. Үүнд 2 төлөвний нэгийг нь өглөө, нөгөөг нь орой өргөх ёстой. Өглөө бүр төлөг өргөхдөө хийний 4/1 хэмжээтэй чидүн жимсний тостоо хольсон 1 сях дээд зэргийн улаан будайн гурлыг хамт өргөж багтав. Мөн хийний 4/1 хэмжээтэй усан үзмийн дарсаар өргөлийн ширээг мэлааж багтав. Нөгөө төлгийг орой бүр өргөхдөө өглөөний адил тостой хольсон гурил болон усан үзмийн дарсыг бас хамт өргөж мөнхийн эзэн тааламжтай үнэртүүлэн гал дээр өргөл өргөж багтав. Тийхүү та нараа мөнхийн эзэн надтай уулзах асар сүмийн үүдэн дээр надад зориулсан өргөлийг үеийн үед өргөж байвал би яг тэнд та нартай уулзсан үгээ хэлж байх болно. Тэнд би Израилийн ард түмэнтэй уулзж тэнд би өөрийнхөө сүр жавхлан гайхуулахад тэрхүү газар нь зөвхөн надад зориулсан ариун газар болно. Тийхүү би надтай уулзахад зориулан барьсан тэрхүү асар сүм өргөлийн ширээ Аарон болон түүний хүүгүүдийг өөрийн болгоно. Түүнээс хойш Аарон болон түүний хүүгүүд миний ариун тушаалтнууд болно. Улмаар би Израилийн ард түмний дунд оршин байж тэдний өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн нь болно. Би бол мөнхийн эзэн. Тэдний өргөмжлөн хүндлүүл зохих ертөнцийн эзэн мөн. Би тэдний дунд цаг ямагт оршин байж өөрийгөө тэдэнд таниулахын тулд Египт нутгаас дагуулan гаргасныг Израильчууд ойлгож авна. Би бол мөнхийн эзэн. Тэдний өргөмжлөн хүндлүүл зохих ертөнцийн эзэн билээ. За үргэлжлүүлэн 30 дугаар бүлгийг уншийе. Надад зориулан сан тавих өргөлийн ширээг хойс модоор хийсвэ. Энэ нь тэгдэрүүлжин уртаашаа 1 кубит, өргөөшөө 1 кубит, өндрөөшөө 2 кубит байвал зохино.
Энэхүү үргэлжлэн ширээний дөрвөн өнцөг тус бүр дээр шовгор дүрс зорж хийсгүй. Шовгорыг ширээнийх нь их биеэс зорж хийх учраас ширээ болон шовгор нь нэг модоор хийгдсэн байна. Дараа нь ширээний давтсан болон хажуу тал мөн өнцөг дээрх шовгоруудыг шижир алтаар бүрж ширээний эргэн тойрныг бас шижир алтаар захлан хүрээлцгүй. Мөн дөрвөн ширхэг алтан гарих хийгээд үргэлжлэн ширээний хоёр талд буюу доод захт нь хос хосоор нь хадсгүй. Тиймээс ширээг зөөхөд хүрвэл тэрхүү хоёр хос гарих нь дамнуурга мод хийгээд өргөн явж болно. Тэр хоёр дамнуургыг хойс модоор хийгээд гадна талаас нь алтаар бүрсгүй. Миний тогтоосон гэрээг агуулсан авдрын таг буюу цагаад гах тавцсан нэртэй таган дээр би чамтай уулзаж байна. Сан тавих үргэлжлэн ширээг онцгой ариун газрын гадна буюу хөшгөний өмнө байрлуулсгүй. Өглөө бүр Аарон сүмийн дэнлүүг асахдаа тэрхүү үргэлжлэн ширээн дээр анхлан үнэрт сан тавьж байх ёстой. Мөн орой бүр сүмийн дэнлүүг асахдаа бас л энэхүү ёслолыг гүйцэтгэх. Тиймээс та нар үеийн үед мөнхийн эзэн миний өмнө өдөр бүр 2 удаа сан тавих ёслол хийж байх болно. Харин тэрхүү ширээн дээр миний зааж өгснөөс өөр ямар нэгэн сан тавьж үл болно. Мөн түншлэн түүн дээр малын мах, гурил гэх мэт өргөл өргөж үл болно. Түүн дээр бас дарас өргөж үл болно. Аарон тэрхүү ширээг миний таалалд нийцхүүс болгохын тулд гмийн өргөлд өргөсөн малын цуснаас авч ширээний дөрвөн өнцөг дээрх шовгорт жилд нэг удаа тогтмол дүрхэж байх ёстой. Жилд нэг удаа хийх энэхүү ёслолыг үеийн үед гүйцэтгэж байх ёстой. Сангийн тэр ширээ нь мөнхийн эзэн минийх болсноор туйлын ариунд тооцогдно гэв. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь Израилийн ард түмний дунд хүн амын тооллого явуулахад хүн бүр мөнхийн эзэнд мөнгө төлж өөрийнхөө амь нэсийг эргүүлэн хөдөлтөж авах хэрэгтэй болно. Тэгвэл хүн амын тооллого явуулахад тэдний дунд үхлийн халдвар төвчин дэлгэрч хөнөөхгүй. Хүн амын тоолгод орсон хүн бүр миний асар сумд хэрэгэлдэг жингийн нэгж хэмжүүрийн дагуу хагас шикэл мөнгийг мөнхийн эзэнд надад төлж байгтав. Нэг шикел нь 20 грахта тэнцүү болно. 20 нас хүрсэн эр хүн бүр тоолгод орж тэр хэмжээний мөнгийг мөнхийн эзэн надад өгч байх ёстой. Мөнхийн эзэнд мөнгө төлөн өөрийнхөө амь насны төлөө өргөл өргөж тийхүү өөрсдийгөө миний таалалд нийцхүүс болгохдоо хүмүүс ядуу баян ялгаагүй адилхан хэмжээний мөнгө төлж байх ёстой. Израильчууд тийхүү өргөл өргөн өөрсдийгөө миний таалалд нийцхүүс болгоход хэрэгэлсэн тэр мөнгийг сүмийн ариун тушаалтнууд хүлээн аваад надтай уулзах асар сүмийн хэрэгцээнд зориулж байгтав. Тийхүү Израильчууд та нар өөрсдийгөө миний таалалд нийцхүүс болгоход мөнхийн эзэн би та нарыг санан амь насыг чинь хамгаалж байх болно гэв. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь би угаа хүрэл суурьтай хүрэл төмпөн хийлгэн надтай уулзах асар сум болон үргэлжлэн ширээний хооронд тавин усаар дүүргээд Аарон болон түүний хөвгүүд нь надтай уулзах асар сумд орохоос өмнө гар хөлөө түүнд угааж байх ёстой. Тэд надтай уулзах асар сумд орж ирэхдээ гар хөлөө угаасан байвал миний шийтгэл өртөн өгөхгүй байх болно. Мөн түншлэн гал дээр мөнхийн эзэнд өргөл өргөхөөр өргөлийн ширээ рүү ирэхдээ гар хөлөө угаасан байх ёстой. Тэгвэл тэд миний шийтгэлд өртөн өгөхгүй байх болно. Аарон болон түүний үр сад энэхүү хуулийг үеийн үед дагаж мөрдөх болно гэв. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн. Асар сумд хэрэгэлдэг жингийн нэгж хэмжүүр ёсоор 500 шикел тансаг үнэрт Исмерта модны шингэн давирхаа, 250 шикел тансаг үнэрт шанц, 250 шикел тансаг үнэрт зэгс, 500 шикел зовлого өвсийг нэг хэн чидүүн жимснээ тостой холиод зурсах. Тэрхүү анхлын үнэр тосны холимог нь хэн нэгнийг минийх болгосныг нь тэмдэглэн милаах зориулттай тос болно. Түүнийг бэлтгэхэд тансаг үнэрт тус хийхэд мэрэгсэн тусгай хүн хэрэгтэй юм. Чи тэр тосноос аваад надтай уулзах асар сум миний тогтоосон гэрээг агуулсан авдар талах өргөх ширээ болон түүн дээрх бүх хэрэгсэл сүмийн дэнлүү болон түүнтэй холбоотой бүх юмс өргөлийн сан тавих ширээ болон өргөл шатах ширээ түүнтэй холбоотой бүх юмс ариун тушаалтны хөл гар угаах төмпөнгийн суурин дээр түрхэн тэр бүгдийг минийх болгох ёслолыг гүйцэтгэсгүй. Тиймээс тэр бүх зүйл минийх болсноор туйлын ариунд
тооцогдно. Түүнд хүрч шүргсэн бүхэн бас минийх болсонд тооцогдно. Мөн түүнчлэн Аарон болон түүний хүүгүүдийг чи миний албан томилохдоо тэдний толгой дээр тэрхүү тосыг цутган мэлааж минийх болгох ёслолыг гүйцэтгэсгүй. Тэгээд чи Израильчуудад доорох үгийг сануулan хэлсгүй. Ийм тосыг Израильчууд үеийн үед мөнхийн эзэн надад зориулсан ариун тос гэж үзэх ёстой. Ийм тосыг энгийн нэгэн хүний толгойд өрхөжүүл болно. Мөн түүнчлэн хэн нэгэн хүн яг тийм найрлагатай тос хийхийг бүр мөсөн хориглоно. Тэр тосыг мөнхийн эзэн би өөрийн болгон ариунд тооцсон бол та нар мөн адил ариун гэж үзэх ёстой. Тийм найрлагатай тосыг хэн нэгэн хүн хайж ариун тушаалтнаас өөр бусад энгийн нэгэн хүний толгойд өргсөн бол түүнийг миний хүн биш болсон тооцсон Израилийн ард түмний дотроос бүрэн мөсөн тусгаарлаж хөөн зайлуулах хэрэгтэй гэв. Мөнхийн эзэн дахин Мойсед хандаж хэлэхдээ анхлын үнэрт модны давирхаа Хисаны нунтаг анхлын үнэрт өвсний шүүс болон цэврэг гүгэл зандан модны давирхаанаас яг адил хэмжээгээр аваад холсгоо. Энэ нь надад зориулан тавих анхлын үнэрт сан болно. Үүнийг үнэрт тос хийхэд мэрэгсэн хүмүүс бэлтгэн. Дараа нь давс нэмж хийхэд. Энэхүү санаа нь холцоогүй цэвэр ариун холимогт тооцогдно. Хольж бэлтгэсэн сангаас нэгэн хэсгийг авч нунтаглаад надтай уулзах асар сүмийн дотор орших миний тогтоосон гэрээг агуулсан авдрын өмнө тавьсах. Тэнд би чамтай уулзах болно. Тэр санг мөнхийн эзэн би өөрийн болгон ариунд тооцсон бол та нар бас түүнийг ариун гэж үзэх ёстой. Яг тийм найрлагатай санг хэн нэгэн хүн хийхийг би бүр мөсөн хориглоно. Тэр бол мөнхийн эзэн надад зориулсан онцгой ариун зүйл болохыг та нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэрхүү сангийн анхлын үнэрийг үнэртэх гэж хэн нэгэн хүн яг тийм найрлагатай сан хийвэл түүнийг миний хүн биш болсон тооцсон Израильчуудын дотроос тусгаарлаж бүр мөсөн хөөн зайлуулах хэрэгтэй гэвэ.